Иргэд оюутан сурагчдын эрх зүйн боловсрол зориулан бэлтгэв. Монгол улсын шүүхийн тухай хуульд заасан нөлөөллийн мэдүүлэг гэдэгт юуг ойлгох вэ? Нөлөөллийн мэдүүлэг гэж юу вэ? Нөлөөллийн мэдүүлэг гэж шүүгч, шүүх хүрэлтгүнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад альва этгээдээс нөлөөлөхөөр оролцсон үйлдэлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ. Ямар зорилготой вэ? Шүүгч, шүүх хүрэлтгүнийг хөндлөнгийн альва этгээдийн нөлөөллөөс ангид байлгаж хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нөхцөлийг хангахын тулд нөлөөллийн мэдүүлгийг хөтэлдэг. Хэн хөтлөх вэ? Нөлөөллийн мэдүүлгийг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй шүүгч хөтлөх ба энэ тухай хэргийн оролцогчид тайлбарлана. Мэдүүлэг хөтлөгч нь шүүн таслах ажиллагааны явцад шүүгч, шүүх хүрэлтгүн, иргэдийн төлөөлөгчд альва этгээдээс нөлөөлөхөөр оролцсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж мэдүүлгийг ажлын 3 өдрийн дотор шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлдэг. Хэрхэн шийдвэрлэх вэ? Шүүхийн ерөнхий зөвлөлд нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдэлийг шалгуулахаар холбогдох эрх үхий байгууллагад хандана. Эрх үхий байгууллага албан тушаалтан хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж шүүхийн ерөнхий зөвлөлд хариу мэдэгдэнэ. Нөлөөллийн мэдүүлгийг шалгаж эцэслэн шийдвэрлсэн эрх үхий байгууллагын шийдвэрийг ерөнхий зөвлөлийн цахим хуудасаар дамжуулан олон нийтэд тухай бүр мэдээлэх үүрэгтэй. Ямар хариуцлага хүлээх вэ? Шүүгчийн хараа тус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээх ба хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Ийхүү хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол төрийн албаны тухай хууль заасан хариуцлага хүлээлгэнэ. Тус мэдүүлгийн тухай шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 оны 49-р тогтоолоор баталсан нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журмаас дэлгэрэнгүй унших боломжтой. Монгол улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай www.supremecourt.cg-ийн цахим хуудсанд хандан танилцаарай.